Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За, өнөөдөр дээдс маань онгодын талаар ярьж өгөх гээд бидэрт одоо илүү дэлгэрэнгүй тэр яг гүн утга учрын шалтгаануудын заагуудыг хэлж ярьж өгөхөө сууж байна. Амар байна уу дээдс? Амар байна. Амар байцгаана. За би нэлээд орчин яриатай шүү. Надаас тэр амарсан баларсан яриа сонсохыг хүсээд хэрэггүй шүү. За дээдс. Орчин үйцэн гэхэд нэлээд сан орчин үйцэн дээдэс байна да. Онгод гээл нэрлдэг энэ нэршил бас л амарсан үеийн нэршил юм байгаа. Онгод гэхээсээ илүү тэтгээрийг одоо ингэ хэлэхээр зарим нь хүнлэлгүй л гэх байх. Гэхдээ хэмжээсэд оршогч хин нэгнүүдийг гэвэл яах вэ? Арай юу? Гэхдээ одоо яг тийм л үз дааг нь бол. Хин чи хин нэгнүүд л байгаа шүү дээ. Тий. Хин нэгнүүд бууж ирэхэд хин нэгэн дээр л орж ирж байгаа үстэй. Тий. Та нар нэг хин нэгэн болцсон байжсэн чинь бас нэг хин нэгэн орж ирэх гээд байна. За тэгээд тэр хин нэгэн заалгах гэсэн чинь та нарын донд зүрх үүсдэг байхгүй юу да. За өөрөөсөө дээдгийн дээдэс гэж та нар нэрлэлчлээ. За тэгвэл одоо хин нэг дээдэс гэж хий. За дээдэс зарлалаа. Бэдэн бууж ирэх гэсэн чинь дээдсэн ирчим. Бийжин ирчимтэй нэг л хэм нэгдэхгүй байна. Бүх ирчмүүд уг нь хоорондоо хэм нэгддэг те. Гэтэл яагаад нэгдэхгүй шалтгаан байна? Яагаад ч бууж орж ирэхгүй? Буусан бол яаж чадахгүй? За ийм нэг гацаанд орчихсон учраас одоо хүн төрлөختөн чинь өөрийн тэг өвгдээд сүнстэйгээ харьцаж чадахгүй байгаа штэ. Тий. Одоо өвгдээзүүдтэйгээ харьцаж тэдэнтэй холбогдож сурна гэдэг чинь өөрийн тэр хин нэгнүүдтэй л холбогдох гээд байна штэ. Тэгэхээр өөр даалт ертөнцийг дийлгээд ярих юм бол даалт ертөнцөөр дүүрэн хин нэгнүүд бий. Та нарын оршихуй гэж ярьдаг сүнсэн дотор чинь энэ нэгнүүд чинь бий. Та нарын эсвэл уураг удмын хин нэгнүүд чинь ч бий. Эсвэл энэ дэлхийн агуу том төлөвүүдийг агуулж хин нэгнүүд ч бий. Адгийн муу зарга залхаа үйлдэгч атгах санаатан хин нэгнүүдэж бий. Бүгд л хин нэгэн байсан учраас орж ирнэ. Та нарын биеийн дотор өчнөө хин нэгнүүд байхад та нар түүнийг мэддэгчгүй. Тийм үстэй. Тийм. Хин нэгэн завсрын хүн орж ирээд хин нэгэн болцсон додарчин оршиж байхад хүн гэсэн шалтгаан нь хүн байсан гэсэн үг шүү дээ. Та нар мэддэггүй. Түүний нөлөөнд навтаал явж байдаг. Тий, өөрийгөө гэж андуураад явждаг. Тэгвэл та нарын энэ махан биеинд та нарын эрчим хэрэгтэй дөхөнүүд нь л дөхөө хин нэгнүүд л орж ирнэ штэ. Өөрийн чинь дотор гаднаас завсрын хин нэгэн орж ирэхэд ижилхэн эрчимтэй хоол орж ирж байгаа юм. Тэгэл тэрнтэйгээ байгаа үгүйг нь ч мэдэхгүй нэгдээд дотроо найзлаад хоршоод заримдаа дарангуйлагдаад дарлагдаал байж байгаад тэгвэл илүү өндөр дээдэс хин нэгэн болоод та нарлаа бууж орж ирэхэд хүлээж авч чадахгүй шалтгаан нь
химийг нь ойлгохгүй эрчимэнд нь зогцохгүй байгаа шалтгаан нь хэн нэгэн гэдэгтээ итгэж гисэнд байд юм штэ. Хинч биш болгосоод хин нэгнүүдийг өөрийн биедээ хуснээрээ залдаг. Тэгвэл тэр бөгийн онгод та нарын биеийн залрахын тулд эхлээд ухаан санааг чинь балартуулж бие чинь цуцааж энэ бие чинь эрчим энерги туйлдан байсны дараа орж иж байгаа штэ ихний ээлжинд. Хэн нэгэн гэдгээ мартатлаагүйгээ цуцаад хэн нэгэн гэдгээ мартатлан уугаад унтраад тэгээд л орж иж байгаа юм да. Тэгэхээр дээдсүүдийг буулгана гэдэг чинь та хэн нэгэн мартаж сурсан байх хэрэгтэй гэдэм. Хэн нэгэн гэдэг итгэлийн алзуур тавьж энэ итгэлдээ хэд итгэхэ болсон үед сая та нар тэр өвөг дээдсүүдтэйг өнөө дотоод хэн нэгнүүдтэйг холбогдондоо. Тэгвэл өөрийнх нь биедээ бүтэн залана гэдэг нь юу гэсэн үг вэ? Хинж биш болоо тасархыг хэлж байгаа штэ. Өөрөө биенээсээ. Та нарын хэн нэгэн гэдэг бийцсэн төлөвчин гараад хондон тухайн орж ирэх дээдс нь орж ирсэн үед улаажийнх нь ухамсар тасраад хаан ихтэй оршиж байгаад гарахаар норж ирж байгаа юм. Тэгэхээр юу ч санахгүй юу ч мэдэрхгүй. Одоо онгодод уусан эзнээ шингээгээд аваа явдаг да. Тийм тэгдэг. Тэр чин уусан эзэн болгоныхоо эрчмийг өөрийнх нь эрчимтэй ижүүлсүүлээд энэ биенээс чин нэг мөсөн авч явах тийм эрчмийн хуургалтыг сурцсан онгодод байдаг юм. Хүсвэл үлдээчих нь хүсгүй улаажан цэвэрхэн үлдээхийг хүсвэл бүгдийг аваа явдаг. Эрчим энерги гэдэг чинь ийм хойсмал зүйл байгаа үстэй тэгээд. Тийм байна. Одоо тэгээд ямар онгодууд нь одоо дээдсүүд онгодуудын ялгаа төвшин зааг нь юундаа байдгийг. Тэгээд одоо илүү энэ хүний төрөл одоо удмын дээдсүүд онгодууд гэж яриад эдгээр маань илүү их одоо юу гэдгийг хувцс хэрэглээл одоо уух ундаа идэ нэхийн одоо дээшээ хэмжээс ахих тусам одоо улам л бүр ингийн юу ч нэхэхгүй л ерөөсөө нэг юм байгаад байна. За хувцас хэрэглээл өндлөг өөрийн одоо онгодууд нь бууж ирэхэд шаардлагатай зүйлс нэхэтэй байгаа бол тэд чинь шалтгаан нь олон янз байдгийг. Онгодод дотор зиндан ухамсарын хэмжээстэй тодорхойлостой. Илүү хүн байхдаа ойрхон төвшний онгодод эсвэл хэн нэгнүүд хүмүүний биед залрахдаа эдлэж хэрэглэдэг байсан зүйлээ ой санамжаараа нэхэдгийг. Даадсан зүйлс тэдний итгэл үнэмшил суугцан хэм маяг дадлаа нэхэн. Хүний биеинд ороод хүний биеинд дасаад эрчимийн нэгтгэсэн цагт тэдний биеэр дамжуулаад хүртэж идэж хүн байсан үеийн мэдрэмжүүдэд сэргээж илүү хүмүүсийн эрчим энергийг ойлгон таних мэдхэд нь амар болдог. Тэд бууж байгаа хувцас хэрэглээрээ өөрсдийнхөө
одоо хэлбэр дүр төрхийг бүтээж хэн гэдгээ илэрхийлэхээс гадна тэгэд эндээ өөрийн эрчим шингээж дахин буухт нь эрчим татахт нь амар болдог ижилсэгтэн. Тэгэхээр бас тэнд эрчим энергийн хамгаалтууд тавина. Тэд чинь хамгаалалт тавьдаг хэмжээнд оршдог хэмжээст байгаа учраас тэр хэмжээс нь тийм болохоор хамгаалт авах гэдэг нь тийм. Дээд хэмжээсийн дээд ухамсаар түүний хүч чадлыг амталж мэдрээгүй байгаа учраас тэдэнд хамгаалалт хэрэгтэй байдаг. За энэ мэдчлэн хэмжээсүүд ахисаар байтал нэлээд цэвэр шиг төвшинлөг орно. Юу цэвэр шиг юм? Надад айдас хөөдөс чинь. Цэвэрсэн ухамсарын төвшингүүд байдаг. Цэвэршиж маш багыг агуулдаг гэсэн үг айдас. Цоглонгийн өөр шалтгаануудыг гэсэн үг тийм үү? Тэгэхээр тэд бууж ирэхтэй нэлээд сайхан эрчим энергтэй махан биендээ буух тоолонд махан биеийн улам цэвэршүүлж байдаг улаажан гэсэн үг. Тэгээ түүний оюун санаа, түүний мэдлэг чадамжийг өөрсдийн оюун санаа мэдлэг чадамжаараа буух тоолондоо юулан байдаг. Гэхдээ хэл ус чадвар чадамжийн хувьд тэд чинь бас яг занга тавихгүй л дээ. Хэдэн зууны тэртэгээс бууж эцгэх учраас заавал түшээ тэтгэрээ дамжин орж ирнэ. Одоо дээдсүүд маань болохоор одоо ингэдэж штэ шууд ямар нэгэн хоолоогоо сонгож ийн тэр хил яриагаа өөртөө бүр сонгож ийн яаж л бол яаж хувирч чадаад байна. Тэд нар болохоор бас хэмжээсээс шалтгаалаад байна. Өндөр хэмжээс рүү орох тусмаа айдас үгүй учраас хамгаалалт шаардлагагүй. Хууцас хуунаар шаардлагагүй. Ухамсаар давнан орж биеэр нэвчин буудаг учраас тэд маш их л энгийн төвшөнд орж ирдэг. Одоо ямар ч бөөгийн хойг хэрэгсэл хингэрэг хэрэггүй. Тэд энэ биеийн чинь яаж залархаа угаас мэдэн хэрхэн тохируулгаач мэдэн энэ биеийн чинь залардаг болж ож иртлэн та нар тэр төвшин хүртэл агтлан өөрсдөө би ээж сайн бэлтэн. Хоёр талаас уулзалдаж энэ биеийн чинь төлөв болон хэн нэгэн болж суудлаад тэд та нарыг сорих сорой болгоноор ухаажуулж би их чинь мэдрэмж болгоноос нь давруулж хэн гэдэгтээ итгэлийн улам багаар алсалж байгаад. Тэгээд эцсийн мөчөнд та нарын ялгамж үүсгээд байгаа тэр ялгааг гаргаад байгаа бүх оюун ухаан сэтгэл мэдрэмжтэй чинь ажилласаар байгаад эцэст нь юу ч ялгаагүй болсон үед орж иж байгаа юм да. Тэгээ ахвти орж ирсэн дайрууд тэдэнд ямар ч хамгаалалт хэрэггүй. Тэд чинь бүгдийг агуулагч дээд төлөвс боож байгаа учраас. Тэгээд энэ биендээ хэрхэн дасгаад байд мэдэн. Ийм дээцүүд болгож байгаа хүмүүс буух таланд саранд орж байдаг. Дээц чинь энэ биеийн чинь залархад одоо болохгүй байгаа эрчим энергиудыг чинь дотроос чи сайхан шахаад өндөр хэмжээ тунтай шахаад өгөхөөр тэр үйл явдал чинь та нарт тохиолдоод тэгээд түүнийг ухаарахгүй бол агаад шахна. Чи одоо бидний хувьд одоо нэг хэмжээс шилжилт хийх үед одоо яг иймэрхүү зүйлс хөвчлээ явагддаг. Бууж өгөөл штэ та нарын би гэж итгэсэн дөрвийг чинь бүтэн буулгаж байж л орж ирнэ дээ.
Өнөө дээдийн дээдүүлнэ. Тэдийг бууж ирсэнд хүмүүс итгэдэггүй юм. Ингэж бууж орж ирдэг ч гэж мэддэггүй юм. Яг хөө тэгээ заавал нэг хитгүүлэх гээд агч нэг хүсэлж байдгүй л дээ. Юм аагээл явж ийл гэж боддог шүү дээ. Юу н чимээгүй. Тий. Игэл байдаг та. Чимээ гаргаж нүсэр бусдад мэдрүүлэх гэж өөрсдийг нь мөргөмжилж өнөө зогоодоо ингээ хэлчихээр бөөн хилэн болох бах та. Сайхан дөрүүдэд тоглогчод сүр бараагүй зүйлэгч нар өөрсдөө өндөр залгч нар зарим нь мөн зарим нь биш шүү дээ. Улаачаасаа шалтгаална. Биеийг үзлээсэн. Итгэл унамжлээсэн. Эцэг мужид тайвруулах гэж тэмцдэг зүйлдээ тухайн улааж тэмцээдэж нэмэргүй тийм айхтар гүн бат итгэл суудсан тавьж чаддаггүй зангуудтай нүүр тулж чадахгүй хүч чадал орж ирэхийн хэмжээгээр тэтэн томроод улам хүчжээд эцэстэн тэр сүр бараанд дурлагчд болж байгаа юм да. Тэтэндээ нэг жаа ууддаг. Тэгээд чадахгүй болохоор өндөр дээд хэмжээс яхан түүн дотор орж унахыг хүсэхгүй учраас орхон оддог. Яг үгүй зарим нь дотроос нь мэдрэмжийн нөгөөд хувцас хояг гоёл чимэглэл дүр үүсгэх тэр эд хэрэглүүдийг нэгэж тэр дүрдээ суудгал та. Гэхдээ л улам төвшин архин хэрээр улам мохомсрон тэлж оргууд хүртэл оршдог төлгүүдийг суулгаад ирэхийн алдаад тэд улмал дарвалт юм да. Уган өөрсдийгөө илэрхийлээд авч хэрэг байдгүй юм. Тэд чинь чимээг оршоод даалд дан илддэн бүхнээ хийгээд байж тийм да. Совод мэт тэднийг олохын тулд хайхад олдгүй юм. Тэд игэлийн юм байдаг учраас за яаж ингэж хэлэхээр болох нь. Ойлгогдож байна. Одоо тэгээд хүмүүс маань бас энэний тухай маш их асуудаг л да. Харын дээдс, цагааны дээдс гэл одоо нэг харын дээдс гэхэр л муу муухай юм хийдэг гэх юм уу. Цагаан гэхэр л нэг цагаан сайхан гэж нэг тийм нэг ойлголтууд яваад байдаг тийм. Эш чаваас тэр харын дээдсүүд чинь та нарын над зовлон болгоны чинь танихын дээр таних мэдрэхин дээр мэдэрдэг. Зовлонгийн уг шалтгааныг мэдрэмжийн дотроос ч суугалж олоод түүнээс гэтлэх арга эрчим энергийг хуургаж чаддаг дээдсүүд. Хүний зовлонтой нэгт нямба ажилдаг. Зовлонгийн шалтгааныг нь мэдрэмжээр нь дамжуулан ухааруулдаг дээдсүүд, харын дээдсүүд. Таны бие чухалсан хар эрчим энерги тэднийг цэвэрлэн ухааруулж тэр мэдрэмжээ чинь танд мэдрэмжээр чинь ойлгуулдаг л дээдсүүд байдаг юм да.
Ягаад тэд жоохон догшин ширүүнд байдаг гэж. За яг нэг юм одоо төлөвтэй гэхэд тэд энэ хар ирчмийн нэрэгтэй чинь нэлээд догшин ширүүн гарцаж байж л тэдний учрыг олдгийм. Хүн төрчмөдтэй ажилдаг. Тэдэндээ зууралддаг. Тэднийг амьдралаас чинь холдуулж чөлөөлж өгдөг дээдсүүдтэй та нар маш их талархах хэрэгтэй. Энэ дээдсүүд чинь нэг улсын гүн хүчинд суулцж байгаа. Мэдрэмж болгоныг ухамсарт хувиргаж суулцж байгаа дээдсүүд байдгийг. Хин нэгнүүд гэсэн үг шүү дээ. Тэд чинь энэ дэлхий дээр амьдарч байсан. Дэлхийн амьдралыг хамгийн сайн мэддэг. Хүний зовлон мэддэг учраас уг дээдсүүдээ болгодог хүмүүс нь гарын дээдстэй илүү хайртай байт юм да. Зовлонгийг ойлгож байгаа хүн болгон ойлгогдож байгаа түүнийг хайрладаг юм. Учир нь өөрийг нь ойлгоод байгаа учраас тэр шүү дээ. Харин цагааны дээдсүүд чинь нэгэнтэн хүмүүний энэ зовлонгийн шалтгаан болсон энэ мэдэрч туйлдаад байгаа болгоныг ухамсар болгон ангааж үл мэдэрхүү болгон хувиргадаг оюун ухааныг чинь гүнээ тэлэгч дээд хэмжээсийн өгдлүүдийг агуулсан тийм дээдсүүд байдаг юм. Тэд мэдрэмж гэхээс илүүтэй ухамсар суурьтай ажилдаг учраас та нарын дээр харин дээдсүүдтэй ч харьцуулахад мэдрэмжгүй учраас хол санагддаг. Ягаад гэвэл хүн төрлөختөн та нар өнөөдөр мэдрэмжиндээ л автаж түүндээ л гүн шингэчгээд байгаа учраас мэдрэмжгүй төлөвөд хол санагдсан шүү дээ. Тэгэхээр цагаан гэхээр шүтээд хар гэхээр айгаад ах шалтгаан үгүй. Харин дээдсүүд чинь та нарын тэр гүний өнөө там гэж мэдэрдэг бүх орон зайд чинь бүрэн эзэн суусан байт юм да. Дээшээ та нарын тэр цагаан төлөв хүртэл чинь түлхэж та нарын мэдрэмжнээс чинь одоо чөлөөлж өөх гэж л түлхэж байгаа тэр дээдсүүд чинь шүү дээ. Тэгээд энэс тэгвэл одоо хар цагаан гэдэг нь одоо тэгвэл бүр нэг сүнсээ бүр хард худалцлаа гэдэг шүү дээ. Харийнханд гэдэг. За энэний ялгаа нь одоо яах вэ? Өөрөөсөн дээд хэсгийн дээдэс гэд нэрлэлцдэг. Гэтэл та нараас ухамсартаар төлөвөд хин нэгнүүд байж л байгаа шүү дээ. Битүү. Тэднтэйгээ найзлаад эхлэхээр л өнөө чөтгөр шууламдаа биеийн туушаа гэсэд болчихж байгаа юм да. Биеийн туушааж штэ. Тэднийг оруулаад энэ биений эзэн суулгаад улам доошоо сайхан хүн дэрчмээр живэж байна. За тэгээд тэр үед чинчтэй гаргас догшин шавартай болоод хүн гэдэг ойлголтоос холдоод хүний өнөр хүн чанараа алдаад тэр доод тэврүүхэн сайхан шомбонда тэр үечин дүүрэн шунал ус ханзан
харахад амин хувай хийж байдал босдыг хязгаарч боддоггүй. Өөрийгөө л зайхан тэтгэж явдаг. Өөрөөсөө өөр юуж харахаа болчихсон. Тийм яхтар доод хэсэг гэж бас байна. За тэдэндээ автаг садаж дээ. Тэрнээс ангарч ирж чаддлаа удана. Учир нь маш хүндэрч юм нэрэг. Таныг зурчихсан байна. Чөлөөлөлт гэдэг тэнд хэцүү дээ. Одоо гадны тусламж авахгүй бол яг өөрөө гарч ирнэ гэдэг бол хэцүү. Чаддаггүй юм. Тэрийг хүндэрчмээс чөлөөлөгдөн гэдэг чинь. Чадахгүй. Автан маш хүчтэй автан. Маш бодод мэдрэмж учраас. Дотроос чинь яг үнэн санагдаж. Одоо хүн болгоны дотор өөр байна. Тийм үү? Тийм нөө өөртөө нийцсээд өөр орж ирэх багт. Тэрнээс гадна хүн болгоны дотор байгаа мэдрэгдэж байгаа зүйл тэр хүн би гэж итгэж байгаа учраас тэр нь үнэн. Өөртөө үнэн гэдэг нь энэ. Ийм доод өвчөнд автцсан байгаад хэн нэгэн цэцэн цэлмэг хүнд цагааны дээдс ч орж ирээд үг айлтахад тэр хүлээж авахгүй. Ягаад бол дотор байгаа тэрийг зуурсан ирч минь өөрт нь үнэн. Яг мэдрэгдээд бүр мэдрэгдэхиндээ тэр мэдрэгдээд итгэхийн орохгүй үнэн байгаа юм чинь. Тийм яг бодит одоо тэр хийсвэр мэдрэмжгүй дээдсэн яриад орлоо юу? Тийм байна. Тэгээд өнөө шуналд ачаал хүсэлтэйн баригдаад өөртөө хит итгээд доошлолах тусам хүний энэ биеинд чинь хичнээн жихэн нэгэн багтан шүү дээ. Туйлгүй их. Өөрийнх нь сонсны тэр ёроолгүй доод татамж руу орохыг өнөө сүнс мөнсний хармар шүнмэн гэдэг юм да. Тийм сүнсний хар шүн гэдэг. Тэр шиг хүний юм алга. Бүр туйлын ихээр живэж штэ. 2-3 хүн хэн нэгэндээ живгүй. 20-30-аар нь 30-40-оор нь 50-60-70 мянга саяар нь живж гин. Хэдэн 100 саяар нь энэс гарнаа. Үгүй штэ. Энэс ч гаргана гэдэг чинь л их ажил байт юм да. За тэгээд сайхан живээд харчин гүн рүүгээ ороод улам их орон зайд тэглээд ахын хэрээр улам их хүч аваад улам их доод мас чинь нэмэгдээд байгаа үстэй. Тэр болгондоо автаа живээд ахаар улам их хүчтэй ирчим нэрхтэй болоод. За тэгээд тэр чөтгөр шолмон болж байгаа юм да. За тэгвэл одоо юу яадаг штэ дийцэн хүмүүс одоо аюух асуудаг. Сургалтанд сууж байгаа хүмүүс тэр одоо үзлэгээр ирсэн хүмүүс тэр тандал хийлгэж байгаа хүмүүс тэр одоо бид нар одоо энэ насандаа одоо сайн үйл хийгээд одоо хэмжээ сайхуулаад ингээд ахаар дараа насандаа яах гэж хүн төрөл төрөх юм уу? Төрсөн ч одоо дараа насандаа арай бага зовлон идэх үү? Идлээ. Бага зовлон жидлэн нэг зовлон жидлэн нэм байгаас чинь шалтгаалаад энэ нэгэн болж угаас чинь шалтгаалаад дараа төрөлтөөс хүнс чинь дахин төрөл авахтан ямар зоригтой ирэхээс шалтгаалаад таны өнөө жаргал зовлон чинь хэрхэн тодорхойлогдно л доо. Энэ насандаа та ихийг үлдээд өгөлээ гэж бодоход дараа насандаа таны сонс бүр ихийг хүсэх юм билүү? Тэгэхээр тэр тодорхойгүй шүү дээ тий. Тодорхойгүй юм. Сонсны чинь өөрийнх нь чөлөөлөгдөхийг хүссэн хүслээс шалтгаална. Сонсноо чинь энэ дэлхий дээр ирээд
Сая ярьдаг шиг доошоо гүнж өвчих бол түүнээсээ гарахыг хичээнэ үсттэй. Тий. Тэгэхээр илүү ихийг л үүрэндээ амьдралдаа. Тэгэхээр энэ насандаа сүнсийн бүн чөлөөлөлөд бүгдийг нь зэгцэл чадвал дараа дурлал ахиж хүн болно гэж бодох шаардлагагүй юм. Угаасаа хүний энэ жамаас гараад сүнстэн дараагийн хүн бос төрөлтөн гэсэн үг тийм үү? Дараагийн хэмжээсүүдээр төрлөө аваа явчихна. Сүнсний хувьд төрөл авалт гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэдэний суралцаж өсөж хөгжих. Одоо ухамсараа дэвшүүлж дэвшлүүлэх. Шалгалт шүүлгэн өгөх. Одоо их бүтээгч хүчинд суралцах. Ил төв зүйлийн л хөгжил хувьслууд нь байна. Түүнийг хувьсгахын тулд тэр өндөр дээд хувьсгах чадам шаардлагагүй төлөвүүд рүү очихын тулд хэмжээс рүү тэд суралцаал байна. Төрөл авалт хийж. Тэгээд сүнсийн бүрэн чөлөөлж чадаагүй бол тэгэл төрн штэ. Тий. За өөр чи одоо ярих хэлэх, өөр нэмж хэлэх юм зүйл байна уу танд нь? Яг хүмүүсийн энэ амьдрал гэгч зүйлд өөрсдийгөө дутуу үнэлж хангалтгүй амьдрснаас шалтгаалаад тэдний ард ямар их хувь хишиг өрөөлөн далдлагдаж байдгийг мэддэг болоосоо тэд. Өөрсдийгөө чөлөөлнө гэдэг нь над биеийн хит үзэлдэн автхаа болж түүндээ итгэхэ болохыг л хэлж байгаа юм штэ. Тэгэж чадвал тэрний цаадах орон зай нэгдэж оршихын төлөвт чинь доотор чинь оршиж байгаагаа мэдэгдэж эхэлнэ. Тэгэхээр та нараа ямар өчүүхэн зүйлдээ гүн итгэж автаж байснаа ойлгож ухааж тавьсаар байгаад эцсийн эцэс нэлээд үлийн цаана гарсны дараа нэг мөсөн итгэж байсан итгэл үнэмшил болсон дүрийн тавьж явуулах агшинд та жинхэнэ бүхлээрээ оршиж байгаа юм да. Бүхлээрээ оршихын агуу гайхамшигыг энэ биендээ бүтэн залж гаргахын тулд энэ амьдрал дээр чинь эцсийн эцэст хэн таныг хамгийн их зовоож шаналгаж хэн таны шүтэнд орсон өвчмөт зовоож байна. Хэн шийдвэрлэж чадахгүй асуудал чинь байна. Хэн чамайг өдий хүртэл өнөө би үзэлдээ чинь итгүүлэн оршуулсаар байна. Тэр бүгд чинь та нарын хувьд сүнсний чинь хамгийн сайн анд нөхөрлөл болж хоорондоо гүн холбогдсон тэр сүнснүүдийг тэгчнэр л байт юм да. Чингэн чамайг өөдөн татагдчихын тэр чингэн чиний төлөө энэ төрөл авалтанд учирсан тэр сүнс чинь тэр л байт юм. Гэвч хүмүүс энийг ухаардаггүй. Хамгийн их адуудсан хамгийн их зовж түүнийг буруутгаж зовлон шанал болгоныхоо их усүр гэж итгэж харахтаа нүдэнд хорсож бодохдоо сэтгэл нь гутаж мэдрэмжийг нь авахтаа доторч нь сэжигэн төрмөр санагдаж бодхоос л дургуун хурж
түүнийг байгааг нь мэдэрнэ, оршиж байгааг нь оршиж байгааг нь мэдрэхээс дургуун нүрэх тэр төлөвтэй хүн чинь л чиний сонсны чинь ариун эцэг нь байдгийм да. Яагаад ариун эцэг гэв? Харин яагаад гэх юм? Учир нь тэр чамайг нөмөр нөөлгөнд багтааж чиний төлөө энд ирсэн байдгийм. Тэр чамайг сэтгэл зүрхэнд чинь эцсийн чөлөөлтийг авчрахаар энд чамд харагдаж өрөөдөн байгаа юм. Хараалыг чинь урсгаж хамаг зовлонгийн чинь их үндэс болчихсон байгаа юм. Чиний ариун эцэг чинь тэр. Сүүлчийн чөлөөлтийг хийж өгч байгаа болохоор ариун эцэг гэж нэрлээд байна те. Тийм ээ. Эцэг мөн чанар чинь энэ сонсны хувьд энэ ариун эцэг гэдэг чинь чиний сонсыг аавран тэтгэж хамгаалж энэрэн хайрлаж энэ болгоныхаа эцэст бүх тэр хараал өрөөлөө хавдахын аргагүй сүрэг ирчим дарааж байгаа тэр болгоны чинь шингээж чамайг чөлөөлж идэг юм да. Саяар үл чиний өөрийн тойлон тусгал байдаг юм. Чиний дэ төлөв энэ дозовлон гос гарахын тулд түүнийг мэдрүүлэгч бүх мэдрэмжийг агуулсан өөрөөсөн илүү эцэг сүнсийг бүтээдэг юм. Тэгээ тэрийг энэ амьдралдаа жоржруулж чамайг нөөлгөнд авч байгаа юм дэр. Энийг л мэдээж ариун эцгийг хүндэлж чадаж түүний энэ их чөлөөлөлд надад ямар их тус тийм болж байгаагаа мэдрээсэй үлээ. Шавагддаг гэж нэг юм байдгийм да. Жишээ нь сонсонд маш их доод давтамжинд гүн автсан. Саяарлаа шүү дээ. Маш их зууралцсан. Тэрийг итгэл үнэмшлийн зунгаарсан гихүүч. Чамайг чөлөөлөхгүй нам барьж авах үед тэрий чинь шавхаж өгдөг ариун эцэг чинь тэр байхгүй юу? Бүгдийг өөртөө шингээж байгаа юм. Чамайг чөлөөлж байна. Эцэг чөлөөлөлтийн дээд хэмжээнд ирэхээр түүнийг ойлгон хүндэлж таних аваас дотор ч байгаа тэрийг шийд чадвар энэ амь амьдралд ямар ч хүлээсгүйгээр ундран гарч байгаа юм да. Тийм байна. Ойлголоо эцүүд надад чи өглөөнөөс хойш ярьлаа. Цаг нь олоод ярьж байгаа юм. Тийм ээ ойлгож байна. За одоо өөр ярьж хэлэх нэмэх юм байна. Надад ч одоо нэг асуулт орж ирэхгүй л байгаа. Би ч дуурлээ. Явах минь. За өнөөдрийнхөө подкастыг энэ хүрээд өндөрлөё. Тэгээд дараагийн подкаст хүртлээ баяртай. Манай Facebook хуудас болон YouTube сувгийн маань аль болох цааш нь олон хүнд түгээж тарааж өгөөрэй. Баяртай.